гадуур яваад ийм зурагтны юу авсан. Ханан тогтоогч авсан. Тэгээд одоо бол манай зурагт маань зүгээр ингээд газар байгаа. Тэгээд би энийг ингээд зурагтнаа хананд тогтоолох гэж байгаа. За тэгээд өнөөдөр хийх бичлэг маань миний надад харагдаж байгаа мөрөөдлийн самбарын тухай. Мөрөөдлийн самбар маань хэрхэн биелсэн. За бас мөрөөдлийн самбар хийхэд юу юунд анхаарах уу гэх мэтчлэн одоо ингээд зүйлсийн тухай ярина. Тэгээд үүнээс өмнө би гэрээ маш гоё цэвэрлээд энд харагдаж байгаа бүх зүйлээ аюу гоё цэвэрлээд ингээд угаах хуцмуцаа янзлаад жоохон ингээд нүр амаа будаад ус цасанд орно. За тэгээд том утгагүй уулзцаа хэвлээ. За бүгдээрэнд нь миний бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргье. За мөн удахгүй болох шинэ жилийн мэндийг хүргэе. Энэ бичлэг маань 24 оны хамгийн одоо сүүлийн бичлэг маань болно. За тэгээд өнөөдөр бичлэг дээр юуны тухай ярих вэ гэхээр мөрөөдлийн самбар. Миний 24 онд хийсэн мөрөөдөл одоо зорилгууд маань хэрхэн биелсэн бэ? Та хэд одоо магадгүй өдийг хүртэл мөрөөдлийн самбар ч юм уу ямар нэгэн мөрөөдлөд хийж бичиж биелүүлсэн тийм тохиолдлууд байна уу? Хэрвээ тийм байгаад доор энэ комент хэсэгт бичээрэй. За тэгээд хамгийн түрүүнд би өнөөдөр ингээд шинэ жил баяр гэхээр яач юм улаан өнгө айгүй санаанд ордог хгүй. Тэгээд арт ингээд өөртөө байгаа улаан зүйлээрээ шинэ жилийн уурын цуд оруулахыг хичээлээ энд. За тэгээд ингээд байгаа улаан цамцаа өмсөөд тэгээд микрофондоо улаан юу хийгээд тэгээд байж болох хамгийн их улаан өнгөтэй юмнуудаа хэрэглэлээ. За тэгээд юун түрүүн заяа дэвтэр дээрээ 24 оныхоо зорилгоо юу гэж өгöd бичсэн байна. Тэгээд бас яаж биелсэн байгааг хэлье заяа. За шинэ ажилд орж одоо маш сайн ажилланаа гэсэн байна. За тэгэнгүүтээ энэ бол бас биелсэн байгаа. За тэгээд эндээ бол төлөвлөгөөн дээр нь анхааралтай төвлөрч сайн ажилланаа, өөрийнхөө чадваруудыг ингэ сайжруулнаа гэсэн байна. Бизнесийн болон мөнгөний талаарх мэдлэгээ сайжруулнаа гэсэн байна. За ер нь бол тэгвэл сайжруулж байгаа, сайжруулсаар байх болно. Тэгээ хуучин номнуудаа зараад бизнесийн тухай шинэ номнууд авч уншина. Гадаадын болон дотоодын одоо подкастуудыг сонсно. Хуримтлалдаа мөнгө нэмнэ, сар бүр мөнгө нэмнэ тогтмол гэж байна. За тэгээд энэ доор нь Шанхаар аялна гэсэн. Гэтэ би яг үндэ аялаагүй л те. Гэхдээ цааш дараа жилүүдэд бол аялна гэсэн бодолтой байгаа. За тэгээд эрүүл мэнд гоо сайхан дээр болохоор эрүүл амьдралын хэм маягтай боломжингийн хаян арьс болон өснийхээ эрүүл мэндэд сайн анхаарна гэсэн байна. За ард нь болохоор төлөвлөгөөн дээр нь болохоор саглаг баттай хэм маяга зөв хэм маяга тууштай баримтлана. За тэгээд YouTube 1000 subscribe хүрэхин төлөө хичээнэ гэсэн байна. Тэгээд энэ бол айгуугаа биелэлттэй. Одоо бол миний subscribe болохоор нэг 700 илүү 870 жилүү. Тэгээд он арай дуусаагүй юм чинь та миний YouTube сувган дээр бас гоё subscribe дараад өгөөрэй. Би цаашдаа гоё сонирхолтой ерөн бол тогтмол бичлэгүүд бол оруулж байна. Тэгээд надтай хамт байдаг миний YouTube хуудсан дээр subscribe хийсэн бас бүх хүмүүстээ маш их баярлалаа. За тэгээд шинэ утас авна гэсэн байна. Юм бол одоо авсан утсаараа одоо бичлэг хийж байна. За тэгээд амрах өдрүүддээ сайн амарнаа гэсэн байна. За тэгээд 100 гайд хингээ Монголын үзэсгэлэнтэй газруудаар аялна гэсэн байна. За энэний өмнөх орсон одоо хөсгөлийн бичлэг, хөсгөл трип гэсэн бичлэгээр бол би гайд хийгээд аялсан байгаа. За тэгээд солонгос хэлний чадвараа сайжруулнаа гэсэн байна. За хамгийн сүүлд нь гэр бүл болон хайр сэтгэл хэвтэр найз залуутай болон хайртай хүмүүстэй бүгдээрэнд нь сайн халамж тавина гэсэн байна. Гэтэ яг найз залуутай болоогүй ч гэсэн би хайртай хүмүүстэй бол маш их сайн халамж анхаарал тавьдаг хүн. За одоо харин мөрөөдлийн самбарынхаа биелэлтүүдийг юу хийсэн бэ? 24 онд юу хийн гэж төлөвлөсөн бэ гэдгийг харуулъя заяа. Би бол ер нь айгүй мөрөөдөлтөй хүн. Багасаа л би ингээд амар мөрөөддөг. Өрөөндөө одоо энэ тэнд иш гуцсны шкаф энэ тэндээ айгүй ингээд хүсч бодож байгаа зүйлээ ингээд бичдэг. Дээрээс нь ингээд айгүй ингээд зургууд наадаг тийм хүн. Одоо ч гэсэн тийм энэ тэнд ингээд гоё өгнүүд ч юм уу гоё зургнууд ингээд тавьдаг байхгүй. Тэгэхээр би за энэ ингээд хар өнгөтэй байгааз энэ хажуу талд энэ дээр би юм гоё өнгөтэйгөр нь зургуудыг оруулъя. За надад манай гэрт ингээд жоохон хар принтер л байсан учраас би тэрүүгээр хэвлэж гаргасан байхгүй. За ингээд хамгийн гол нь би 24 оны одоо миний glow up хийсэн одоо жил байна. Яг нь өчргөө амар glow up чигээгүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд л дэжгүү хийсэн. Дээрээс нь гоё суурэ тавьсан гэж бодож байгаа. Цаашдаа ингээд дэжгүү байх. За тэгээ хамгийн түрүүнд хэлсэн тийм гар утас би гар утастай уцаа солиод ийм утас авсан. Яагаад гэвэл бичлэг хийхэд бас дэжгүү арай жоохон сайн бичлэг хийхийг хүссэн. За тэгээд мөн ийм iWatch авна гэсэн байна. Тэгээд болсон. iWatch зэн тэгээд айгу даваа талтай юм билээ. Дасгал хөдөлгөөн хийхэд бас айгу хүний явсан километр зүрхний цогц бүх юм гараад ирдэг. Дуудлага ирэнгүүд бас ирчдэг учраас айгу гоё. За тэгээд ийм би ч айгу ямыг ийм ажил хэрэг болох дуртай хүн. Ингээл юм бичиж сууж хийн, компьютер дээр юм шивнэ. За тэгээд зүгээр гараар юм бичнэ, ном уншина. Ер нь ингээд ийм юуны арт суугаал юм хийх, ширээний арт суугаал юм хийхээр айгу гоё байдаг хгүй юу? Тэгээд ийм гоё
нэг бичлэг дээр харсан бол юм компьютерээс яг энэ шиг бичсэн ерөөд юм санал ширээ аваад тэрэн дээрээ би бас юмнууд бас хийжсэн хийдэг. За тэгээд тусдаа гарсан байгаа. Тэгээд галтгоо тогтчулсан арт харагдаж байгаа галтгоо. За энэ болохоор манай аав галтгооны зургийг гаргаад за тэгээд HP-д 2 явж материалаа сонгоод одоо сүсүүлж mëсүүлээд ах эгч нар бид нар очиж сүсүүлээд тэгээд аав ах хоёр маань угсарч өсөө маш гоё галтгаат болсон. За тэгээд энэ том өрөөндөө энд их амар сонь заяа. Одоо би энд өнгөтэй зургийг наруул. Энэ буудан одоо яг миний авсан энэ буудан амар адилхан заяа. Айгүй адилхан. Тэгээд энд байгаа гэрэл заяа. Арай жижигэн болохоос яг одоо би тэр зурагтаа энэ бичлэгийг өмнө харж байгаа. Зурагтаа тэр цагаан эхлээ зурагт ингээд авахаас өмнө ингээд хийцэн дэж авсан байгаа штэ би. За заавал тэргийг хэрэгтэй юм. Гэтэ үнэн тийм байна. Аа тийм юм гээ те. Тэнгүүтийн зурагтаа би ингээд авахаас өмнө зүгээр зурдгоос авахгүй. Тэнгүүтийн зурагтаа авсны дараа ингээд тавиргүй заяа. Айгуу бас утсан штэ. Тавиргүй байгаалсан. Тэнгүүтээ би ингээд цагаан тавир ингээд хийлгэж байгаа байхгүй. Тэнгүүтээ одоо тэр тавираа ингээд дэшээ үлгүүлээ зурагтаа үлгүүлэх юм авсан. За тэгээд энэ ерөнхийдөө том яг энэ гэрлийн жид авах гэжсэн аа. Болоод би одоо авсан байгаа гэрлийн жид авсан байхгүй юу. За тэгээд энэ дээр болохоор бас ингээд юун дээр тарагдсан зүйл ингээд таалагдсан бичсэн байгаа. Тэгээд энэ болохоор юм гоё бэлтэй болно гэсэн байна. Гоё эмгтэйгийн зураг тавиад за тэгээд бас юм хосын харилцаанд найзлалтай болно гэх магадгүй зураг гоё харагдал тавьсан шүү. Тэгээд за энэ бол арай билээгүй л дээ. За тэгээд энэ онлайн шоп эхлүүлсэн байгаа. Энэ бол айгүй гоё билсэн. Тэгээд найзтайгаа хамтраад онлайн шоп бол хийж эхэлсэн. Тэгээд энэ бол миний ямар ингээд өөрийнхөө ингээд мөрөөдлийн самбар дээр байгаа зүйл хийн гэсэн бодсон зүйлсээ ингээд хийх бол амар гоё зүйл. За тэгээд энэ түрүү нөгөө Шанхайгаар аялна гэдэг юм Шанхайгийн цааш харсан нэг эмэгтэй хүн зураг тавьсан байна. Тэгээд Шанхай аялж чадаагүй л дээ. Гэхдээ яг сэтгэл дотор л аялсан. Тэгээд энэ хамгийн сүүлд байгаа энэ маань жоохон билээгүй. Энэ гэхдээ угаасаа 24 онд би бараг л бэлэхгүй бол гэж бодож ирсэн. Яг тэгэхээр би өөрийн гэсэн ийм гоё кофе шоптой болохыг амар хүсдэг. Угаасаа би ингээд ирээдүйд болно гэдэгтээ айгүй итгэлтэй байдаг. Тэгээд ийм гоё би чинь юмд айгүй ач холбогдол өгдөг, айгүй юм романтик сэтгэлгээтэй, ямыг айгүй гоё сайхан байлгах гэж амар хичээдэг хүн баггүй юу. Тэнгүүт би кофе шоптой болох юм яг нэг амар том бичгсэн ингээд цомхон мөртлөө айгүй гоё амттай кофе гардаг. Кофений хайж угаар бас юм бекритэй гарахыг хүсдэг. За тэгээд ингээд манай кофе шопт орж ирэх хүмүүс ямар гоё юм бэ? Ямар гоё гэж ингээд бүр уулаа галцтал нь гоё байлгаан заяа. Тэнгүүтээ ингээд гоё зураг хүрэг даруулаад хүн юм амар тухтай орчин байдаг шүү дээ. Амар ингээд гоё болцож байгаа хосууд орж ирэх одоо юм яриа сууж байгаа найзууд орж ирэх. За тэгээд ажлын хамт олон эсвэл нэг дөнгөж төрсэн ээж орж ирэх юм уу тийм үед амар гоё хинч орчихсан ганцаараа хүн орж ирсэн ч гэсэн ингээд гоё тухтай тийм орчин бүрдүүлэх тийм гоё кофе шоптой болно гэж боддгоо. За тэгээд мэдээж кофе шоптой болчих юм бол амар гоё дөнгөж мамаас ээжүүдэд гоё заримдаа хөнгөлт онцгой өдрүүдээр урамшуул үзүүлдэг. Ахмадтай хүмүүс орж ирэх юм бол бас ингээд гоё урамшуул үзүүлдэг. Хүүхдүүд ингээд хаяа бас аав ээжтэйг орж ирэх юм бол би ингээд тодорхой өдрүүдэд гоё урамшуул үзүүлдэг. За тэг хамгийн гол нь ингээд кофе бэлгийнхаа ам чанартай аягүй сайн анхаардаг. За тэгээд хамгийн сайн кофений өр мөрөөр ингэж гоё хийх хичээдэг. Тийм өөрөө би ингээд баристагийн юунд явжсэн. Одоо л хийгийг амар удаж байгаа. Тэгээд дахиж гоё бариста тэгээд кофе бэлго хийж сураад бас өөрөө бас тэрийг мэддэг орц гарцсан юм байдгүй тий. Тэр мөрийг ингэж гоё кофе шоптой болохыг би угаасаа аягүй мөрөөддөг. Тэгээд яг энэ мөрөөдлийн самбар дээр байгаа зүйл маань яг 24 онд биелэхэд угаасаа жоохон хол байсан ч гэсэн ингээд би ингээд дотроо бол бодож явж байгаа. За тэгээд ингээд мөрөөдлийн самбар хийсний давуу тал нь юу байна гэж харсан би гэхээр өмнө нь бол би хаваад ингээл шкаф энэ тэндээ наагаал твиттер дээр айгүй ингээл бичдэг байсан. За ингэж мөрөөдлийн самбараа хийсний давуу тал нь болохоор штэ. Ингээд би бас ингээд ширээн дээр тавьчихж байгаа штэ. Өдөр болго ингээд харж байгаа. Хүн чинь ингээд одоо жишээ хэлээ л да би одоо нэг ой модон дотроос ингээд хот руу явах гэж байна. Тэгэхэд над руу хот руу явхад газрын зураг байхгүй байх юм бол би ингээ олж чадахгүй. Эсвэл ингээд нэг замаа олоогүй буруу замаар явах юм бол төөрөнд бодлон тий. Газрын зурагтай яг зам нь ингээ зүв байх юм бол би тэр газар руу ингээ саадгүй очно гэж бодъё. Тэгэнгүүт би юм зоригтой хүн чинь ингээ юм зоригтой тодорхой хийн гэсэн зүйлтэй байх юм бол өдөр болгон тэрийгэ бодож хийхдээ ингээ шантрахтаа хаяа залхуурахтаа жоохон энэ тэтгэл зүйлсээ бодоод хараад урам аваад ингээ хичээдэг байхгүй юу. Тэгэхээр хүнийг юм гоё зорилго чиглэлтэй одоо байлгана гэсэн үг. Тэгэхээр маш гоё уран болж өгдөг. Магадгүй та ингээд над шиг ингээд байсан принтер нэм биш гэж хэлэхгүйгээр өөртөө гоё өнгөт принтерээр хэвлүүлээд эсвэл одоо сүүлийн нууцсан мцнаар шууд хэвлүүлдэг тийм юмнууд байдаг шүү дээ. Тэгж мэгээд хэвлэж болно. Тэгээ мөрөөдлийн самбараа яаж хийх вэ гэж бас хүмүүс асууж бодож иж болно шүү дээ. За би ингээд мөрөөдлийн самбар хийхээр шийдлээ 24 25 онд гэж бодож байгаа л та Pinterest гэдэг энэ дээр би оруулж энэ аппликейшнийг магадгүй мэддэг байх их хүмүүс мдэггүй хүмүүс байвал энэ Pinterest-ээс өөрийнхөө одоо Pinterest-ийн утсан дээр татаад авчих. Тэнгүүтээ дээдлийнх нь сэрчин дээрээс нь бодож байгаа зүйлсүүдийг хайгаад за тэгээ 25-нд хийх хүсэж байгаа зүйлсүүд ингээд бүх юм ингээ айгуу гоё олон хүний зураг мөргөнүүд ингээ гараад ирнэ хийсэн зүйлсүүд.
Тэндээс ингээд аваа санаа аваад та оруулж болно. За эсвэл мэдээж Google-ээс хайгаад оруулчих болно тий. Instagram одоо юунд ч хийж бол. За би бол Pinterest-ээс хайж оруулсан. Тэгэхээр ер нь бол мөрөөдлийн самбар хийх хичээгээрээ за бас мөн бичиж болно. Инх юм бол илүү бас биелэх магадлал их байдаг. Би ч тэгэл багасаа л таталцлын хүч ямар нэг юм бодоод хүм зориож явж байхад л биелдэг, эцэг нэг өдөр биелдэг гэдэгт бол айгүй итгэдэг. За тэгэхээр энэ бол миний 24 оны хамгийн сүүлийн бичлэг одоо оруулж байгаа бичлэг байгаа. 25 онд бол би бас мөрөөдлийн самбараа бас хийн. За тийм тэрэн дээрээ бас нэг хийх байгаа зүйл гэвэл би юм ер нь бол ярих айгүй дуртай гэдгийг та харж байгаа хэрэг миний оруулсан бичлэгүүд дээр би айгүй ярих дуртай байхгүй, ярих дуртай төрлийн хүн. Тэгэнгүүт би 25 онд тааж байгаа. Нэг юм ярьж байгаа айгүй цангаад ингээ хоол ингээ ядраад идэв. Гэтэ би ярих дуртай. Тэгэнгүүтээ би ингээ 25 онд подкаст хийх гэж байгаа. За тэгээд яг эхэлж байгаа учраас би мэдээж амар ингээл гоё студент очиж амар лаглаг ярих чадахгүй ч магадгүй. Гэхдээ би аль болох ингээ хичээгээд гоё микрофон аваад тэгээд ингээд подкасттай болохыг хүсэж байгаа. Тэгээд подкастандаа бол ингээд хүмүүс урьж оролцуулна гэж бодож байгаа. Эхлээд бол өөрөө хийн. За тэгээд дараа нь бол ингээ хүмүүсийг урьж оролцуулаад гоё сэдвүүдийн талаар яриад ингээд подкаст хийн заяа. Тэгэхээр та хэд маань миний YouTube суваг дээр subscribe хийчих юм бол цаашдаа бас янз янзын бичлэгүүд оруулахаар та хэд маань үзээрэй бас гоё нэг. За яг би амар ингээл хүлээлттэй өндөртэй байхгүй л агаалта. Гэтэл би өөрийнхөө хэмжээнд бол ингээд ярнаа гэж бодож байна. Тэгэхээр та хэд маань миний YouTube суваг дээр subscribe дараарай. За тэгээд 24 онд одоо бүх зүйлд маш их баярлалаа. За би бол маш их талархдаг төрлийн хүн. Бүх зүйлд эцэг их эргэн тойрны хүрээллийн хүмүүстэй өөртөө одоо бүхэл одоо хорвоо дээр байгаа бүх юмд айгу талархдаг байгаа бүхэндээ талархаж явдаг хүн. Тэгэхээр та хэд маань ч гэсэн бас 25 онд өөртөөхөө эргэн тойронд байгаа зүйлс болон өөртөө маш их талархалтай байгаарэ. За тэгээд мөн эрүүл мэндэд айгу сайн анхаараарэ. Тэгээд өөртөөхөө хийхийг хүсэж байгаа зүйл зорьсон зорилго мөрөөдлийнхөө самбарыг бас ингээд гоё хийгэрээ. Заавал ийм зүйл дээр биш ч гэсэн зүгээр одоо юу лээ ватам цаас байдаг шүү дээ. Ватам цаасан дээр ч хийж болно. Юун дээр ч хийж болно шүү дээ. Та гэрч чинь юу байна? Тэрийг ашиглаад хийж болно. За тэгээд мөрөөдлүүд маань ийм биелэлтэй байсан байна. Тэгээд эднэрийг хараад би маш их урам аваад өөрөө маш их бахархаад ингээ эргэн тойрныхондоо баярлаа, талархаад ингээ явж байгаа. Тэгээд 25 онд илүү олон гоё бичлэгүүдээр уулзцгаая. За тэгээд бүгдээрээ шинэ оноо сайхан гаргаарай. Тэгээд ирэх 25 онд уулзцгаая. Бүгдээрэнд наад жаргал эрүүлэх хамгийн сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэж байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.